Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монголын төв соёл хичээлийн нутгаараа бахархай сэдвийн хүрээнд Булган аймгийн талаар танилцуулах гэж байна. Одоо эхний агуулга болох манай нутгийн үндэслэн газруудтай танилцгаая. Булган аймаг нь Монгол орны хойд хэсэгт байрладаг хангаа уулархаг ойд хээрийн бүсэд Оросын холбооны улс болон Хөвсгөл, Ар хангай, Өвөр хангай, Төв Сэлэнг аймагуудтай хиллэн оршдог. Алдартай анхдагчийн өлгийн нутаг юм. Нутаг дэвсрийн хэмжээ 48.8 мянган км² газар нутагтай. 1938 онд анх байгуулагдсан 16 сум, 1 тосгон, 75 багтай. Байгаль орчны хувьд Сэлэнгийг орхон зэрэг 459 гол горих, 468 буллагтай, 58 орчим аршаан, 87 нуур цүрэмтэй. 2000 м-ээс дээш өндөр 20 гаруй уул нуруудтай, байгалийн ааг нуурын нөөц ихтэй, төв соёл байгалийн үндэслэн газрууд олонтой. Ашигт малтамлын 30 гаруй төрлийн 40 орчим илэрцтэй аймаг байгаа. Булган аймгийн нутаг дэвсгэрт нэг эртнээс Монгол туурхны өлгийн нутаг байсан нь археологийн олдвор баримтаар батлагддаг байна. Түүнийг судлах ажил 150 жилийн өмнөөс эхэлжээ. Монголын анхны төр тус болох Хүннү болон Нэрон, Сиамби, Түрэг, Уйгурын хаант улс, Кедан, Киргиз зэрэг улсууд оршин тогтнож байсан улмөр өгшөөд дурсгал олон бий. Булган аймгаар аялах түүхэн аяллаа мэдээллийг сонирхуулъя. Эхнийх нь бие булгийн балгас. Утаг өндөр сумын төвөөс баруун тийш 14 км орших энэ газрын улсын хамгаалтанд байх түүх соёлын дурсгалах газрын жагсаалтанд оруулсан байдаг. Хоёр дахь нь Шивээ дулааны зохицолбор. Баян агт сумын төвөөс урагш 30 км зайд Хануу голын хойд талд Шивээ дулаан хэмээх уулын орой дээр Түргийн Элдэрээс Кулдүк хааны дурсгал зориулсан зохицолборын тойр энэ тамга бүхий хөшөө, хүн чулуу арслан хонь зэрэг 20 гаруй чулуун дурсгалтай зохицолбор бий. Түргийн хаант улс мөксний дараа Монгол нутагт төр хугацаанд хүчирхэгжиж мандаж байсан улс бол Уйгур улс. Уйгурын үед холбоотой олон чухал дурсгал Монгол нутагт баггүй байгаа бөгөөд тэр дунд хот тосгонтой холбогдсон хэд хэдэн дурсгалт газрууд байдаг. 1 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Булган нутгийн хүү Жээгүүр архичаа Сьюз 39 хөлгөөр сансрын уудамд нисч Монгол улсын сансрын нисгэж болсон төвхөн өдөр аймгийн засаг даргын саналахаар энэ төвхөн өдрийг булгамчуудын бахархлын өдөр болгон тэмдэглэж байна. Жээгүүр архичаа 1947 онд Булган аймгийн 3 булгах суманд том хүү болон төржээ. 1981 оны 3 сарын 22-нд Бакнорын сансрын буудлаас зөвлөлт холбоот улсын сансрын нисгэж Владимир Женебековийн хамт Сьюз 39 хөлгөөр сансар төхөрж Салют 6 сансрын станцтай холбогджээ. В. Женебеков Жээгүүр архичаа нар сансарт 7 хоног 20 цаг 42 минутыг өнгөрүүлж дэлхийг 124 удаа тойрсны дараа их дэлхийдээ амжилттай газарсан юм. Сансарт нисэн цорын ганц дэлхийн 101 дэх Азийн 2 дахь сансар нисгэж бөгөөд нислэгийн инженер хошууч генерал хүн юм. Тэрээр сансарт ниснийхаа дараа зөвлөлт холбоот улсын баатар, бүгд найрамдах Монгол Орд улсын баатар солоор шагнагдаж байжээ. Монгол хүн сансарт нисэн 40 жилийн баярын өдөр Монгол улсын төрийн дээд чагнал болох Чингис хаан удангоор шагналжээ. Анхны олимпийн аварга, анхны олимпийн хос медальтан жудоч Монгол улсын хөтөлбөрийн баатар бөгөөд Гавьяа Тамирчин найдангийн Төвшин Баяр нь 1984 оны 6 сарын 1-нд Монгол улсын Булган аймгийн Сайхан суманд Малчин Монгол эцэг Т найдан их дээд Цэн Давиш нарын 7 хүүхдийн отхон нь болж төржээ. Алдар цолны агсан он жилүүд хамгийн анх аймгийн начин 2002 он, аймгийн арслан 2006 он, улсын харцаг 2013 он, улсын зан 2017 он. 2008 оны Бээжингийн зуны олимпиар асах 100 кг-д анхны алтан медаль авсан. Аймаг нь Монгол орны хойд хэсэгт байрладаг ба хангаан уулархаг ойд хээрийн бүсэд Оросын холбооны улс болон Хөвсгөл, Ар хангай, Өвөр хангай, Төв Сэлэнг аймагтай хиллэн оршдог. Алдардан анхдагчийн өлгийн нутаг Их Жанжин, Сүхбаатарын Одонт аймгаар шалгарчээ. Эртнээс хэрэгжилж ирсэн уламжлалт ундаа бол айраг юм. Айраг бол зөвхөн ундаа тэдэггүй эрүүл мэндийн шийдтэй, баялаг түүх соёлтой, өв соёлын нэг. Түүний дотор Булган аймаг айрагаараа онцгой алдартай. Учир нь болгоны өргөн удам тал нутаг сайхан бэлчээрт адуу өсөгдөг бөгөөд адууны сүв хамгийн цэвэр тэжээлэг байдаг.
Булганы айраг амт шандраараа бусдаас ялгардаг. Гоёмсог, эсэглэн, зөөлөн амттайгаас гадна шимт хижээлэхтэй. Айл зураг, ашигтай бичил элементээр баялагтвал хүний дархлааг дэмжиж, хотод эзний үйл ажиллагааг сайжруулдаг. Монголчууд айргийг сэтгэлийг сэргээж, биеийг тэнхрүүлдэг ундаа гэж нэрлсээр ирсэн. Нутгийн иргэд айрагтай холбоотой олон зан заншлаа хадгалсаар иржээ. Зүүн амрын дэлгэр сайхан улиралд айрыг нэрэх, зочиндоо айраг барих, наадам зэнгүүний айраггүйгээр төсөлхийн аргагүй. Тиймээс Булган аймгийн айраг бол зөвхөн уух зүйлс бус нутгийн бахархал, соёлын өв болон үлдсэн байна. Аймгийн айраг нь Монголын хамгийн амт чанар сайтад тооцогддог. Цэвэр бэлчээрийн адууны сүгээр эсгэж хийдэг тул шимт хижээлээр баялаг, дархлаа дэмжиж биеийг сэргээдэг эртний уламжлалт ундаа юм аа. Төвсгэрийн хувьд Булган аймаг нь 48,733 км квадрат хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй ба Японы улсын Бурайд улстай хил залгадаг. Булган аймаг нь уул ус байгалийн үзэсгэлэнгээрээ алдартай. Орхон сэлэнг зэрэг Монголын хамгийн том голууд эндээс урсан өнгөрдөг. Мөн Хануй, Туул, Хараа, Шарын гол зэрэг цэнгэг усны ундраг олон. Эдгээр голууд нь зөвхөн нутгийн иргэдийн үндэсний хэрэгцээг хангаа зогсохгүй, мал аж ахуй, газар тариалан аялал жуулчлалын хөгжил чухал ач холбогдолтой юм. Засаг захиргааны хувьд 1938 онд байгуулагдсан 16 сум, 1 тосгон, 75 багтай. 19.1 мянган өрхийн 63 мянган иргэн. 73.4 нь хүн амын дундаж наслалт юм аа. 22 цэцэрлэг, 22 сургууль, 22 мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв. Нийт хүн амын 18%-ийг хүүхдүүд, 35%-ийг залуучууд эзэлдэг. Эдийн засгийн идэвхтэй хүн ам нь 29.5 мянга, ажилгүйдлийн түвшин 5.4. Хотодын нийт бүтээгдэхүүн 399.4 тэрбум төгрөг. 8.1 мянган малчин өрхтэй 3.6 сая малтай. Жилд 161 сая төл бойж болдог. Малын тоглоороо улсдад 6 дугаарт ирэмблэгддэг. Мэндийн төрийн ба хувийн хвшлийн 64 байгууллагт 107 их хэмж, 200 гаруй сувилагч инхийн манаанд ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэгч 25,607 иргэн ба хөдөлмөр эрхлэлтийн 62.5%-ийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна. Ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 7.8 сая төгрөг. Аж ахуйн үйлдвэрлэлийн үйлчилгээний эдийн засгийн голлох салбаруудтай. Хар бохын балгас. Дашин жилийн сумын хар бохын голын гүүрний дэргэд харагддаг. Энд галтуулын хөрмөн чулуу, билүү, занар чулууг уйлуулан алгашлуулж өрж байсан 2 давхар ордны маш үзэсгэлэнтэй хаан сувраг үлджээ. Монголчууд энэ чулуун хэдийг 17 дугаар зууны үед барьсан байна. Энэ дурсгалыг 1998 онд улсын хамгаалалтанд авчээ. 4-р нь цогтын цагаан балгас. Халахын цогт хунтайжийн нэрээр цогтын цагаан балгас хэмээн алдарсан энэхүү барилгын туур Дашин жилийн сумын нутагт Чин толгойн балгаснаас зүүн хойш 20 орчим км газар Туулын хөндөд оршино. Энэ байшин цогт хунтайжийн ээж Мандай Тагал хатны өргөө номын сургууль байсан ба цагаан ордны суурь юм. Одоо байшингийн хаан 5 м орчим өндөр чулуун тавцан хөшөө байна. 1601 оноос барьж эхэлсэн энэ дурсгалын түүхийг Монголын төвд бичгээр бичсэн бичиг бүхий чулуун хөшөө нь энэ хашаас баруун дэш холгүй бий. 5 дахь нь Чин толгойн балгас. Дашин жилийн сумын төвөөс зүүн хойш 18 км орчим байх 20 дугаар зууны үеийн Кедан улсын хотын хэрэм судлаачид эртний бичиг сурвалжин тулгуурлан Кеданы Чин чог хотод Кеданы 20 мянган зэрэг сууж байсан ба хожим нь энд 17 дугаар зууны үед цогт хунтайчийн цэргийн хүрээ байсан. Түүний үлдэгдэл харуулын эндэр болгон орой дээр нь босгосон чулуун толгойн овоо бий. 6 дахь нь улаан хэрмийн шорон бөмбөр. Оюн нуур сумын нутагт орших шорон бөмбөр нь 7 дугаар зууны үед амьдарч байсан Уйгур угсаатны Пүүгү аймгийн эзний Бунхан гэдгийг тогтоогдсон. 750 гаруй хаан зүсэг бүхий хөшөөний бичээсэн 7 дугаар зуунд Монгол болон Төв Азид болж исэн түүхийг сэргээхэд үнэт их сурвалж болсон ажээ.